Улсын хурлын байнгын хороодрын өнөөдрийн хуралдаанаар ерөнхий сайдыг огцруулах эсэх засгийн газрын шинэ сайд нэрийг томилох тухай асуудлуудыг шилжих хуваартай байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байна. Энэ нь ардчилсан намын фракцууд дотроо уулзраа олзож чадахгүй байгаатай холбоотой гэж улс төрийн хүрээнийхэн дүгнж байна. За олонхын бүлгийн гишүүдэд төрийн ордноос хөндийрсэн цөөнхийн бүлэг хүлээсэн байдалтайгаар намрын чуулганы нэг өдөр үр дүнгүй гацаанд байсаар өнгөрлөө. Хүүтний ам наашилж өвлөлтийн бэлтгэл ажил ундарсан энэ үед засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг яаралтай шийдвэрлэж шинэ сайд нарыг томилж ажилтнаа болох шаардлага тулгарч байгаа ч яг үүндээ улсын хурал гацаанд орцоод байна. Засгийн газрын сайд нарыг томилох асуудлаар сөрөг хүчний бүлэг завсарлага авчгаад дараа нь ерхий сайд алтан хуйгийг орчуулах асуудлыг өргөн барьж энэ намрын улс төрийн гацааг эхлүүлж ардчилсан намын парагч хоорондын зөрчилдөөний гал дээр тос нэмсэн гэж хэлж болно. Яг үүндээ сайд нарыг томилох асуудлыг хилцэх оронд тэртээ тэргүй огцруулж чадахгүй ерхий сайдын асуудлын эргэн тойрон дахь улс төржилд хэмжээ хязгаараа алдаж ерхий сайдыг унгаах гэсэн хэсэг бүлэг гишүүд гарын үсэг цуглуулж хууль тогтоох байгуулсан ажлыг хуульгүй улс төржилд болгоцоод байна. Өнөөдрийн байнгын хороодрын хуралдаанаар ерхий сайдыг огцруулах хэсэг шинэ сайд нарын томилгооны асуудлыг хилцэх хуваартай байсан ч улсын хурлын гишүүд төрийн ордон дэх өрөөнөөсөө хулжиж ажлын албаныхан утас зохиж эрс бүрдүүлэх гэж чадсангүй хуралдаан хойшлолоо. Үүний учир шалтгаан нь ердөө олонхын бүлэг доторх парагч хоорондын зөрчилдөөн сөрөг хүчний бүлгийн цаг хугацаа алдуулж гацаах гэсэн яваргийн улс төрөлттэй холбоотой гэж улс төрийн хүрээнийхэн дүгнж байна. Харин төрийн ордонд цөөхөн гэдэн гишүүд сэтгүүлчтэй таарсан ч тэд байнгын хороодрын хуралдаан хойшлсон шалтгааныг тайлбарлаж чадахгүй байна. Бүлгийн дараагаас гэж одоо эрх баригч бүлэг маань бас дотор очролох бол асуудлуудаа ярьж байгаа юм байлгүй дээ тий. Тэг өдөөсөө шуралдах байхыг хараад байж байна. Монгол намын бүлгийн хууль өрн тусаадаараа зөвшөөрсөн ойлголт байгаа юу? Монгол Ардын намын бүлгийн байр суурь тодорхой байгаа шүү дээ. Энэ одоо хариуцлагагүй улсуудаа хариуцлага тооцъё. Хариуцлага тооцсныхаа дараа томилох шинээр томилох сайдын асуудал ярья гэдэг байр суурь тодорхойлооч. За ерөнхий сайдын огцруулах асуудал дээр бол ардчилсан нам завсарлага авахгүй байх гэж бодож байгаа. Тэгээ миний хувьд бол хэрвээ авчих юм бол мэдээж тодорхой хугацаагаар хойшлогдно. Нэгэн ерөнхий сайдын асуудал хэлцэгдэж байгаа учраас шинээр тэмдэглэх сайд нарын асуудал бол мөн дагаж хойшлогдно гэсэн юм бодолтой байна. Мэдээ байна. Энэ одоо нэгтгэл явж байна. Засгийн газрын шинэ бүтэц бүрэлдэхүүн батлагдсан ч сайд нь томилогдоогүй. Нэгдэж байгаа яамд нь зохион байгуулалтанд ороогүй. Доод шатны төрийн албан агчид нь шийдвэр гаргах эрх зүйн чадамжгүй. Данс тооцоо нь хаагдсан байдалтай 14 хоногийн нүүр үзээд байна. Энэ намрын чуулганы ихэнд засгийн газрын тэргүүн замын дунд унаагаа юулж сайд нартаа сэлгээ хийж үлдсэн хугацаанд цомхон бүтцтэй ажиллах бодлогоо оруулж ирсэн ч хэмжээ хязгааргүй улс төрийн гацаа өргөжсээр байна.